нэр хүмүүс яагаад нэр ингэж одоо second одоо хоёр дахь одоо энэ хэрэглэн хувцсыг яагаад нээсэн гэж муухай хэлдэг юм бол одоо намайг жишээ нь байгаа байхгүй хэлсэн дараа үгүй чи ядуу юм уу шинэ хувцас аваад чадваргүй мүү те гэж яах юм би тэгэхээр гайхаад үгүй би чадвартай тэгтээ би энэ байгаль дэлхийг хайрлаж штэ одоо энэ 48 хоог хайр энэ байгаль дэлхийг чи ядарч юм зүйл бүр шараач бохирдож штэ дэлхийн доллар гонож ингэж би нэг ч гэсэн бүр 0.00 бидний мянганы саяны нэг ч гэсэн хувийг би оруулах та. Энэ одоо шинэ хувцас ойж байгаа энэ ойж байгаа байгууллагын одоо энэ ойж байгаа компани одоо хувцсны үйлдвэрийн гадна одоо тий хэн үйлдвэрлэж нөгөө ятуу буурай орны тэр жоохон эсвэл одоо өгшин настай хүмүүс хийх юм байж шүү дээ. Энэ тэгэж би тийм баримт кино үзсэн. Тэгээд би юу бодсон. Яагаад би ч өөрөө хувцас аваад болохоор шинэ хувцас зүгээр авах. Яагаад би нэрээ ингэж энэ юугаа хандлага өөрчлөж чадахгүй гэж. Цаад яагаад шинэ хувцас гэж тий? Би яагаад энэ second brand руу орчихгүй гэж. Тийм учраас би нэг сонгосон шүү. Тэгээд та нар ч үгүй та нар дөрөв та нар одоо ингэж байгаа их хүн. Нөгөө нэг хэрэгсэн хувцасны одоо ийм хувцас дэлгүүр чинь тий энэ second одоо хувцас дэлгүүр чинь одоо өмнө үзэн муутай тэгээд бараа металл муу одоо юу гэдгийг загвар нь хуучирсан гэдэг юм уу те ядуу хүмүүс авдаг гэдэг ойлголттой байдаг юм байна л та. Үгүй уучлаарай найзаа. Үгүй тэнд ядуу хүмүүс авдаггүй. Тэ тэнд хамгийн ухаалаг хүмүүс харин өөрчлөгдөж шүү.